За энэ удаа та бүхэндээ бид нар эмчилгээ оруулаад дууссан бол төлбөр хэрхэн төлөх тухай зааварчилгааг өгье. За эмчилгээ орж дууссан тохиолдолд үзлэг дууссан төлбөр хийх гэсэн ягаан өнгөтэй календар дээр харагдана. Энэ үед ресепшн маань тухайн хүний мэдээлэл дээр нэг удаа хулганаараа тавшаад за цаг захиалга хийгдээд эмчилгээнүүд орсон. Энэ мэдээллүүдийг та бүхэн дээдх юун дээр нь дараад таблан дээр нь дараад харах боломжтой шүү. Эмчилгээнүүдийн мэдээлэл маань орсон байна. За одоо төлбөр төлөх хэсгээр ирсэн байна гэж ойлгох нь. Хэрвээ баримт холбогдсон бол төлбөр төлөх үед баримтын маань нөгөө QR кодтой баримт автоматар програм дээрээс хэвлэгдэх байдлаар гарч ирэн тэрийг та бүхэн босгоон төхөөрөмжөөр хэвлэж болно. Баримт холбогдоогүй бол бид тухайн нөгөө бэлэн мөнгөөр төлсөн үү, картаар төлсөн үү, дансаар за магадгүй холимогоор буюу хуваан төлсөн тохиолдолд аль төрлөөр яаж хувааж төлсөн бэ гэдгийг нь оруулаад бөглөх боломжтой гэсэн үг. За бидний хувьд картаар төлөх гэх юм бол картыг сонгоход автоматар төлөх гэж бүүдэм бүхэлдээ 50,000 төгрөг гээд эндээс төлбөр төлөх байдлаар эмчилгээний төлбөрийг аваад үйлчлэгийг дуусгах боломжтой байх нь. За магадгүй холимог төрлөөр буюу хэрэглэгч маань банкны картаараа 30,000 төгрөгийг нь төлөөд бэлнээр 20,000 төгрөгийг нь өгсөн бол бид энэ мөнгөнд дүнгуудын энд оруулаад төлбөр төлөх тавчийг дарнаа. Ингэснээр төлбөр маань төлөгдөж тухайн үйлчлүүлэгчийн хувьд нэг удаагийн ирээд үзлэг онцлогоондоо ороод эмчилгээгээ хийлгээд төлбөр төлөө дуусчихна гэж ойлгож болох нь. За энэ мэдээж төлбөрийн мэдээлэл дээр үлдэгдэл төлбөр байхгүй, хэрэглэгчийн үлдэгдэл, төлсөн үлдэгдэл нь байхгүй гэдэг нь харагдаж байна. Магадгүй хэрвээ бид нар үлдэгдэлтэй төлбөр төлсөн бол дараачийн удаа энэ хүн маань ирэхэд төлбөрийн үлдэгдэл хэд байсан бэ? Тэрэн дээр нэмэгдээд энэ удаагийн эмчилгээ хэд болсон бэ гэдэг мэдээллүүд нь автоматар гарч ирэх боломжтой. Хөнгөлөлтийн мэдээлэл байгаа. Энд гараас оруулах хөнгөлөлтүүдийг энд харуулсан байна. Зарим эмнэлгийн хувьд гараас хөнгөлөлт өгөхгүй, ресепшн дээрээс хөнгөлөлт авахгүй гэвэл энэ тохиргоог бид нар ахаад нөгөө эмчилгээ тохиргоон доторх датанаас бид нар хасчих боломжтой байгаа шүү. За төлбөр хэрхэн төлөх тухай мэдээллийг та бүхэндээ өглөө. Баярлалаа.